Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадал хаяг дээр контент бүтээгч анх хоёр миний биеэр цааш үргэлжилж байна. Энэ удаагийн дугаараараа та бүхэндээ бас нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань дэлгэцэндээ ойртон суугаарай. За бидний хувьд бол ерөнхийдөө арьс арчилгаа болон хувийн арьс арчилгааны талаар бол ярьдаг. Гэхдээ тэр дундаа бол арьс арчилгааны бүтээгдэхүүн, арьс арчилгааны орц найрлагын тухай дэлгэрэнгүй ярьдаг боловч энэ удаа би арай жоохон өөр сэдвийг хүндэж авахар шийдсэн. Тэр маань юу вэ гэхээр бид бүхэн дан ганц арьс арчилгаа эсвэл гоо сайхны эмнэлгээр биш өөрийнхөө арьсандаа хамгийн хямд буюу амархнаар хөрөнгө оруулж болох арга бол өөрийн энэ хоёр гараараа эсвэл өөрсдийнхөө булчин хөдөлгөөд царай болон өөрийнхөө царайнд үүссэн тэрхүү үрчлээлч гэдэг юм уу хөшрөлтийн эсрэг авч болох арга хэмжээ бол байдаг. Тэр маань бол энэ харагдж байгаачлан нүүрний йогны талаар өнөөдөр бүгдээрээ дэлгэрэнгүй авч үзэх байгаа. Мөн дээрэс нь төгсгөлд нь бид бүхэн яг өдөр тутамдаа хийхэд хамгийн тохиромжтой 4 болон 5 дасгалын талаар хийх байгаа. Тэгэхээр та бүхэн маань нэвтрүүлгээ дуустал нь үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр бид бүхэн хамгийн түрүүнд судалж байгаа зүйлийнхаа яг ямар үр дүнтэй юм бэ? Яг хаанаас гаралтай юм бэ гэдгийг бол мэдхэн зүйтэй. Тэгэхээр нүүрний йог гэдэг нь бол нүүрний булчинг хөдөлгөж, арьсыг чангалж, цусны эргэлтийг сайжруулах зорилготой дасгалуудыг бол хийдэг. Мөн дээрэс нь энэхүү нүүрний йогийг тогтмол хийх юм бол арьс илүү чангараад, үрчлээ багасах, мөн арьсны өнгө сэргэх боломжтой байдаг байгаа шүү. За мөн нүүрний йогийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэснээр яг ямар ач тустай вэ гэхлээр нэгдүгээрт бол цусны эргэлт сайжруулна, арьс илүү их гэрэлцэн болох боломжтой, мөн булчин бол чангарч өгдөг. Ингэснээр унтсан арьс багасч өгнө. Мөн дээрэс нь үрчлээ багасна. Ялангуяа тух болон нүдний хэсэгт үүссэн үрчлээ багасах боломжтой байдаг байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ өдөр тутамдаа гэрийн нөхцөлд хийж болох хамгийн үр дүнтэй байдаг 4 дасгалыг хамтдаа хийгээд үздэгэ. Дэлгэцэндээ ойртон суугаарай. За тэгэхээр яг одоо бид бүхэн хамтдаа хийх 4 дасгалыг би та бүхэнд эхлээд харуулъя. За хамгийн ихний дасгал бол энэхүү дасгал байгаа. За хоёр дахь дасгал бол энэ дасгал байгаа. За 3 дугаар дасгал бол энэхүү дасгал байгаа. За хамгийн сүүлд хийх дасгал бол энэ дасгал маань байгаа. За хамгийн ихний 3 дасгалын хувьд бол бидний хүзүүн дээр нэлээх үрчлээ гардаг. Дээрээс нь давхар ирүү буюу нөгөө wheel line маань бол алга болдог. Яг тэрхүү зүйлд илүүтэй чиглэсэн дасгалууд байгаа. За тэгэхээр та бүхэн яг одоо надтай хамт манай дээрээс нь модель охинтой маань хамт нэг дасгалыг 20 тоонд хамтдаа хийгээд үзээрэй. За эхлэе. Эхний дасгал 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169
12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. За энэхүү дасгал маань ямар үр дүнтэй вэ гэхлээр бидний энд smile line буюу нөгөө гонигийн үрчлээ гэж ярьдаг шүү дээ. Тэрхүү үрчлийн манд гарч ирдэг. Яг тэрийг арилгах зорилготой дасгал байгаа. За 2 дугаар дасгал руу орцгоё. 1 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. За энэхүү дасгал маань хаана яг үйлчлэх вэ гэхлээр яг энэ хэсгийн булчинд бол булчин суллах үйлчлэгээтэй дасгал байгаа. За дараагийн дасгалаа хамтдаа хийцгээе. 3 дугаар дасгал. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. За хэрвээ та бүхэн сая манай модель охиныг харсан бол яг хийж явах үед бол хүзүүний энэхүү булчин бол нэлээх ажиллаж байсан. За дахиад нэг удаа хийж үзүүлэхийг хүсье. За энэ хэрвээ харж байвал яг энэхүү булчин маань ажиллаж өгснөөрөө хүзүүн дээр үүссэн байгаа хүзүүний арьс суларсан байгаа тэрхүү хэсгийг нь чангалж өгөх үйлчлэгээтэй ийм дасгал байгаа. За сүүлийн дасгалаа хамтдаа хийцгээе. За энэхүү дасгал маань яагаад хийх ёстой вэ гэхлээр бидний арьсны одоо унжиж байгаа шалтгаан маань хамгийн түрүүнд хуухнаасаа бол доошоогоо суларч эхэлж яадаг. Тэгэхээр яг духныхаа энэ хэсгээр дөрөв хуруугаа байрлуулж агаад хойш нь татаад өгнө. Тэгээд татсныхаа дараа яг энэ хэсгээрээ төгсгөл дээрээ массажлж өгснөөрөө энэхүү одоо тархины тэнд толгойн энд байгаа энэхүү булчин сулалж өгснөөр арьс маань сулрахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. За хамтдаа энэхүү дасгалыг 20 удаа хийцгээе. 1 массажлаа. 2 массажлаа. 3 массажлаа. 4 массажлаа. 5 массажлаа. 6
массажллаа. 7 массажлна. 8 массажллаа. 9 массажллаа. 10 массажллаа. 11 массажлна. 12 массажлна. 13 массажлаад өгнө. 14 массажллаа. 15 массажлна. 16 массажлна. 17 массажлна. 18 массажлна. 19 массажлна. 20. За хэрвээ та бүхэн маань энэхүү дасгалыг яг 20 удаа дагаад хийсэн бол таны толгой сэргээд үнэхээр гоё мэдрэмж авсан байх гэж бодож байна. За өнөөдрийн маань нүүрний йогт хүрэлцэн ирж оролцсон модель охиндоо баярлалаа. Та бүхэн маань ч гэсэн саяны модель охины маань үзүүлсэн энэхүү 4 дасгалыг 20 удаа 4 оролтоор өдөр бүр тогтмол хэрэглэх юм бол хөгшрөлтийн эсрэг өөртөө авж байгаа хамгийн том арга хэмжээ гэж ойлгож болохоор ахнэ. За модель охиндоо маш их баярлалаа. За тэгэхээр гоо сайхан болон арьс арчилгааны энэхүү буланд маань Солонгосын Inari брэнд маань хамтран ажилладаг байгаа. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа, баяртай.